Монгол ген гэж үнэхээр нууц зүйл үү? Манай монголчууд монгол ген гэж нэг зүйлийн тухай ярих их дуртай. Монгол генийг нуух ёстой, хамгаалах хэрэгтэй гэх мэт мэдээлэл төгсөөр л байна. Гэхдээ үнэн дээр генетик мэдээллийг нуух, нууцлах ямар ч боломжгүй байдаг юм. Амьд бие өдөр тутамдаа маш их генетик материалаа хайдаг шүү дээ. Тиймээс хэн нэгэн хүсээд зориудаар эрэл хайгуул хийгээд их хэмжээний хөрөнгө зарцуулж байж олдог зүйл огтхон ч биш юм. Та зүгээр л амьд байх хугацаанд хангалттай их генетик болмор үлдээдэг. Итгэхгүй байна уу? Тэгвэл хамтдаа харъя л да. Та өдөрт дунджаар 70-аас 10 ширхэг үс унгадаг. Зарим их сурвалжид 50-аас 100 ширхэг ч ундаг гэж байна. Үсээ нэг нэгээр нь тоолоод суух хүн байхгүй үстэй. Гэвч генетик материалдаа туйлын их санаа зовдөг бол тэр унсан үснүүд хаана хинд очиж байгааг хянаж чадах болов уу? Хумс ч бас ялгаагүй. Хүний хумс 7 хоногт 0.1-ээс 0.3 мм ургадаг гэж үзэх юм бол та сард дор хаяж нэг удаа хумсаа авна. Гендээ санаа зовдөг хүмүүст бол энэ хугацаа арай урт байж магадгүй л дээ. Гэхдээ эцсийн дүндээ тэр хумс хаана очих вэ гэдгийг бодъё. Хогийн савнд л шийдэгдэнэ. Таны эрхэмдээд генетик мэдээлэл ердөөл хог болсон хэрэг шүү дээ. Өдөр бүр 2-оос 3 удаа хөнгөнөөр мөн 1-ээс 3 удаа хүн дээр бие заснаа гэж үзье. Та бүхэл бүтэн генетик материалаа 0-д хайж байна шүү дээ. Хэрвээ таны гэрийн 0-ийн дор гадны тагнуулууд тусгай сав суйрлуулчгаад таны генетик материалыг цуглуулж байгаа бол яах вэ? Гудамжинд дүүрэн тамхины иш хөглөрч байдаг да. Тамхины ишинд шүлс шингэсэн байдгийг санах хэрэгтэй. Судалгаагаар тамхины ишинд үлдсэн ДНХ-г агаарын нөлөөтэй орчинд 18 сар хадгалж, лабораторийн нөхцөлд 7-оос 20 жил хүртэл сэргээн шинжлэх боломжтой гэж тогтоосон байдаг. Өөрийн чинь ген хаана хинд очиж байгааг мэдхүү. Ам арчсан цаас хүртэл ДНХ агуулдаг байна. Гендээ санаа зовдөг хүмүүс гадуур хоол идэж болохгүй юм байна л да. Хоолны газрууд таны аяга, сэрээ, хутга, салфетик бүрийг ашиглаад генетик мэдээлэл цуглуулж байвал одоо яана. Өөрийн чинь шүлсээр дүүрэн даавууг тусгай лаборатори судалж суудаг гэхээр амар байгаа үсттэй. Жилд 50,000 гаруй монгол хүн гадаадын эмнэлгүүд рүү ямар нэгэн байдлаар эмчилгээ хийхээр явдаг. Энэ хугацаанд 70-аас 130 сая доллар гадагшилдаг. Сүүлийн үед бүр хүмүүс сайн дураараа өөрсдийн цусыг генетик материалын шинжилгээгээ ч бас өгөөд эхэлсэн. Гадаадад очиод генэ бүрэн уншуулж байгаа хүмүүс ч байна. Хамгийн шоконд ормоор мэдээ юу гэж 2017 онд Өмнөд хөрш Хятад ард улс 175 монгол хүний геномыг бүрэн уншиж судлаад үр дүнг нь олон улсын сэтгүүлд нийтэлсэн байдаг. Whole genome sequencing of 175 Mongolians uncovered population-specific genetic architecture and gene flow throughout North and East Asia гэж хайвал уг судалгааны дүн гарч ирнэ. Үүний 42 хүн нь Монгол улсаас өөрсдийн сайн дураар генетик материалаа өгсөн байсан гэд боддоо. Үнсэлцэх, дотн харилцаанд орох нь бас генетик материал дамжуулах нэг хэлбэр байдаг. Хэрвээ таны хизээ нэгэн цагт дэр хувааж байсан хүн чинь гадны тагнуул байсан бол одоо яана? Та анзаарахгүй байхдаа өөрийн генетик мэдээллээ өвчгсөн байх үү дээ. Манай цэвэр цусны монголчууд хоорондоо их зодтолдох дуртай юм аа. Тэгвэл нэг л өдөр хин нэгэн хятад тагнуул та нарыг зодтолдуулаад хин нэгнийх нь хамраас цус гаргаад цусыг нь арчиж цэвэрлэх нэрийдлэр дээж аваад л явж байвал яана. Гудамжаар алхахад л хаасаагүй монгол хүний генетик улмөр үлдэж байдаг да. Хөлс, арьсны гуйчсан хэсэг, шүлс гээд бүгд генетик мэдээлэл агуулдаг. Генэ нуухыг хүсэж байгаа бол гэрээсээ гарахгүй, юу ч идэхгүй, хумсаа авахгүй, үсээ унгаахгүй, бүр амьсгалахгүй байх хэрэгтэй болох юм байна л да. Ингээд бодохоор монгол генийг хамгаалах тухай яриа нэг их утгатай сонсогдож байна уу? Та зүгээр л амьдарч байхдаа хангалттай их генетик улмөр үлдээж, хайж, орхиж, гээж байдаг юм шүү. Монгол геном төслийн зохицуулагч, нийтлэлж Эрдэнэбаяр